Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрөөс эхлэн би та бүхэнд Хятад хэлний үгэн сангийн дон чадны хичээл заах болно. Ингээ үгэн сангийн дон чадны нийтлэл хичээл эхэлж байна. Өнөөдрийнхээ хичээлээр бид хувцас гэсэн сэдвийн дагуу шинэ үгсийг хамтаа сурах болно. Та бүхэн шинэ үгсээ бичиж тэмдэглэж авахдаа бэлдээрэй. Бидний үзэх эхний үг бол чи пау. Чи пау гэдэг уламжлалтай гэсэн үг байна. И жен чи пау. И жен чи пау нэг ширхэх хятадын уламжлалтай гэж хэлэх нэ. Энэ жишээн дээр орсон жен гэдэг бол хувцсан дээр ашигладаг тооллого үг. Ингээ хэрхэн хэлхийг хамтдаа жишээн дээрээс харцгаая. Чэншан. Чэншан буюу цамц гэсэн үгэнд ашиглахдаа янжэн чэншан. Янжэн чэншан буюу хоёр цамц гэж ашиглах нэ. Бидний үзэх дараагийн үг бол би. Би Монгол хэлний харьцуулсан даваа зэрэг илэрхийлдэг өгтөр өгөөд ямар нэгэн зүйлсийг өөр хооронд нь харьцуулахад хэлдэг. Жишээлбэл би на жэн пяоля. Би на жэн пяоля тэр хувцснаас илүү сайхан гэж орчуулах нэ. Дараагийн жишээг хамтаа харцгаая. Би жинтэлэн. Би жинтэлэн өнөөдрийнхөөс хүйтэн гэж орчуулах нэ. Дараагийн үг бол май. Май хөдөлтаалах, борлуулах гэсэн утгатай үйл үг байна. Май ифу. Май ифу хувцас хөдөлтаалах гэж орчуулах нэ. Май пингуо. Май пингуо халим хөдөлтаалах гэж орчуулах нэ. Дараагийн үгийг хамтаа харцгаая. Зунши. Зунши хятад загвар, хятад хийц гэж орчуулах нэ. Зунши ифу. Зунши ифу хятад загварын хувцас гэж орчуулах нэ. Мөн зунши фанз. Зунши фанз хятад загварын байшин гэж орчуулах нь. Дараагийн үг бол ижин. Ижин аль хэдийн гэсэн утгатай үг байна. Өнгөрсөн цагт болсон утгыг илэрхийлдэг байх нэ. Жишээг хамтаа харцгаая. 已经20年了. 已经20年了. аль хэдийн 20 жил боллоо гэж орчуулах нэ. 已经来了. 已经来了. аль хэдийн ирчихсэн гэж хэлэх нэ. Дараагийн үг бол商店. 商店дэлгүүр худалдааны газар гэсэн утгатай үг байна. Бүгдээрээ жишээг хамтаа харцгаая. 去商店买东西. 去商店买东西. дэлгүүр явж юм худалдан авах гэж орчуулах нэ. 北京的商店. 北京的商店. Бээжингийн дэлгүүр гэж орчуулах нь. Дараагийн үг бол жила. Жила монгол хэлний туйлын гэсэн утгатай үг байна. Ардаа ямагт л гэж тэмдэг нэрийн даваа зэргийг үүсгэдэг. Дуажила. Дуажила туйлын олон гэж орчуулах нэ. 漂亮极了. 漂亮极了. Үнэхээр хөөрхөн гэж орчуулах нэ. Дараагийн үг бол идин. Идин монгол хэлний заавал яг бат гэсэн утгатай үг байна. Жишээг хамтаа харъя. 一定很新. 一定很新. Заавал маш шинэ байх гэж орчуулах нэ. Дараагийн жишээг хамтаа харъя. 一定知道. 一定知道. Заавал мэдж байх гэж орчуулах нэ. Дараагийн үг бол ча. Ча монгол хэлний дутууд улмаг гэсэн утгатай үг байна. Жишээг хамтаа харцгаая. 不一定比大商场的东西差. 不一定比大商场的东西差. Том дэлгүүртэй харьцуулахад юмнууд нь заавал муу байдаггүй гэж орчуулах нэ. Дараагийн үг бол 开始. 开始монгол хэлний эхлэх гэсэн утгатай үйл үг байна. 从下星期开始. 从下星期开始. Дараа 7 хоногоос эхэлнэ гэж орчуулах нэ. 开始工作. 开始工作. Ажиллаж эхлэх гэж орчуулах нэ. Дараагийн үг бол 太极拳. 太极拳
Хотын нэгэн төрлийн нударган талааны урлаг байна. Жижиг хамтаа харцгаая. Швэ тайжи чэн. Швэ тайжи чэн. Нударган талааны урлагийг сурах гэж орчуулах нэ. Дараагийн үг бол швэ. Швэ. Монгол хэлний царайлаг гэсэн утгатай тэмдэг нэр байна. Швайжила. Швайжила. Туйлын царайлаг гэж орчуулах нэ. Би та швай. Би та швай. Түүнээс царайлаг гэж орчуулах нэ. Үзэгчдээ бидний үзэх дараагийн үг бол янс. Янс. Монгол хэлний өнгө гэсэн утгатай үг байна. Жишээ хамтаа харцгаая. 你要什么颜色? 你要什么颜色? Чамд ямар өнгөтэй нь хэрэгтэй вэ гэж орчуулах нэ. 衣服的颜色. 衣服的颜色. Хувцсны өнгө гэж хэлэх нэ. Дараагийн үг бол хэй. Хэй. Хар өнгө гэсэн утгатай үг байна. 我喜欢黑颜色. 我喜欢黑颜色. Би хар өнгөнд дуртай гэж орчуулах нь. 黑衣服. 黑衣服. Хар хувцс гэсэн утгатай үг байна. Дараагийн үг бол хүн. Хүн. Улаан гэсэн утгатай тэмдэг нэр байна. 红苹果. 红苹果. Улаан алим гэж орчуулах нэ. Дараагийн үг бол бай. Бай. Монгол хэлний цагаан гэсэн утгатай үг байна. Бай чи пау. Бай чи пау. Цагаан өнгийг хятад дээр гэж орчуулах нэ. Дараагийн үгийг хамтаа харцгаая. Лү. Лү. Ногоон гэсэн утгатай тэмдэг нэр байна. Та喜欢绿苹果. Та喜欢绿苹果. Тэр ногоон алимд дуртай гэж орчуулах нэ. Дараагийн үг бол пэньи. Пэньи. Хямд гэсэн утгатай тэмдэг нэр байна. 一套便宜的衣服. 一套便宜的衣服. Хямд хос хувцс гэж орчуулах нэ. Тав гэдэг нь иж бүрэн цогц гэсэн утгатай тоолго үг юм а. Дараагийн үгийг хамтаа харцгаая. 公园. 公园. Цэцэрлэг төрөлн гэсэн утгатай үг байна. 大公园. 大公园. Том цэцэрлэг төрөлн гэж орчуулах нэ. Дараагийн үг бол шифу. Шифу. Пижак буюу Европ загварын хувцс гэж орчуулах нэ. Чуан шифу. Чуан шифу. Пижак өмсөх гэж орчуулах нэ. Үргэлжлүүлэн үзэх дараагийн үг бол гүнфэн. Гүнфэн. Монгол хэлний сантиметр гэсэн утгатай үг байна. 短一公分. 短一公分. 1 см-аар богино гэж орчуулах нэ. Дараагийн жишээ хамтаа харцгаая. 比那件衣服长2公分. 比那件衣服长2公分. Тэр хувцастай харьцуулахад 2 см урт гэж орчуулах нэ. 可是. 可是. Монгол хэлний таарах цогцог гэсэн утгатай үйл үг байна. Ингээд жишээ хамтаа харцгаая. 这件绿衬衫比那件红的合适. 这件绿衬衫比那件红的合适. Үүнийг орчуулбал энэ ногоонгийн цамц тэр улаан цамцаас илүү цохимжтой байна гэж орчуулах нэ. Одоо бүгдээрээ үзэн шинэ өгнүүдэд ашиглаж дасгал ажил хийцгээе. Асуултыг уншаад хариултыг нь нөхөөрэй. 这件旗袍怎么样? 这件旗袍怎么样? 这比那 这件漂亮. Ингээ бүгдээрээ хамтаа хариултыг харцгаая. 这件旗袍怎么样? Буюу энэ дээр ямар вэ гэж орчуулах нь үүний хариуд 这件旗袍比那件旗袍漂亮. Буюу энэ дээр тэр дээлийг бодвол илүү сайхан гэж орчуулах нэ. Мөн 这件漂亮极了. Буюу энэ нь үнэхээр гоё юм гэж орчуулах нэ. Ингээд дараагийн дасгалыг хамтаа ажиллацгаая. 好久不见，你今天穿的真漂亮。
谢谢就是我刚才买的，颜色好，样子也很新，我喜欢的。是啊，中式比舒服。인게 하루스타 디득슨데레 사차이. 你今天穿的真漂亮。어따왔던 곳이 전에 들어온 회사가 없지게 졌었네. 오늘 하루 谢谢就是我刚在商店买的新衣服。오늘 거스쳐도 바이러스다. 이노트 사이트 들어서 잡선 신호스 졌었네. 颜色好极了，样子也很新。我喜欢中式的。오늘 거스쳐도 өнгөн их сайхан юм. Загварын ч мөн шин. Би хятад загварын хувцас дуртай гэж орчуулах нэ. 是啊，中式的比西服漂亮。Үнийг орчуулбал тийм ээ, хятад загварын хувцас Европ хувцсыг бодвол үнэхээр сайхан гэж орчуулах нэ. Өнөөдрийнхөө хичээлээр бид хувцастай холбоотой шинэ өгнүүдийг хамтдаа сурцгаалаа. Та бүхэн үзсэн шинэ өгнүүдээ сайтар давтаж хичээлээрэй. Дараагийн хичээлээр бид илгээн жилгээхэд хэрэгэлдэг шинэ үгсийг үзэх болно. Ингээд үгийн сангийн дон чатны нэгдүгээр хичээл маань энэ түрээд өндөрлөж байна. Өргөжлөлтөнд та бүхэн ярианы хэлний хичээлээ хүлээн авч үзсэн үү?